За эрхэм Монгол улсын ерөнхий сайдаа. За энэ асуулт асуухаас өмнө үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын нэгийг уншмаар байна. Монгол улсын үндэсний аюулгүй байдал гэж Монгол улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах гадаад дотоод таатай нөхцөл бүрдсэн байхыг хэлнэ гэж. Энэ бол оюун санааны, нийгэм, эдийн засаг, улс төр гэдэг өргөн хүрээтэй сэдв. Тэгээ энэ дотор энэ эдийн засгийн аюулгүй байдал энэ бол асар чухал байгаа. За тэгэхээр энэ бол шууд утгаараа төсөвтэй холбогдож байгаа. Улс орон хэдийн хэмжээний төсөв бүрдүүлээд түүнийг нь яаж зарцуулж байгаа. Тэр нь үнэхээр хөгжил дэвшлийг авчирч чадж гэнэ үү юу гэдэг асуултын тухай бид ярьж байгаа. Тэгэнгүүт энэ төсөв өөрөө асар том гажуудлыг бий болгож байгаа. Шудраг бус зүйлийг бий болгож байгаа. Өрсөлдөөний тэгш бус байдлыг бас бий болгож байгаа. Энийг сая бас Арслан намын дарга бүлгийн дарга дурдж байгаа шиг байна. Гол зүйл болохоор өнгөрсөн жил засгийн газар байгууллагахдаа 578 зүйл заалттай мөрийн хөтөлбөрийг хурдтай хөгжлийн төлөх зориг гэж мөрийн хөтөлбөрийг байгуулсан. Баталсан. Энийг 11 хэмжих нэгжээр 4 жилийн хугацаанд хэмжинэ. Хүний хөгжлийн индексийг 2 оронтойроо оруулна, авилгын индексийг ингэж бууруулна, өрсөлдөх чадварын индексийг ингэж сайжруулна гэдэг 11 хэмжих нэгжтэй зүйл тавьчихсан. Гэтэл яг энэ төсөв нь зөвхөн тоо яриад байгаа болохоос биш, яг энэ хөгжлийг авчрахын төлөө нөгөө нэг 11 хэмжих нэгжийн шалгуур дээр очиж тэр шалгуурыг хангах дээр асар том алдаатай болсон. Тэгэнгүүт одоо яаж юм гэхээр төсвийг ирэмблэх боломжгүй болчихсон. Уг нь бол үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал төсөв нийцэж байгаа эсэхийг аудит хянах ёстой байтал хэмжих тэр одоо хэмжүүр нь 15 жил тодорхойгүй байсан. Тэр хэмжих юм тодорхойгүй болохоор төсвийг хянаж болдоггүй. Төсвийг тодорхойлд ирэмбэлж болохгүй. Ийм нөхцөл байдал үүссэн. Тийм учраас маш яаралтай энэ ирэмбийг тогтоохгүй бол хүчтэй улс төрчдийн лоббигоор тал дэшээ төсөв татагдаад Монгол улсын хөгжил өрөөл татанхаа болчиход байгаа юм аа. Энэ дээр таны байр суурь. За Чингис Сүхбаатар Эрдэнэ гишүүний асуултанд хариулъя. Маш чухал асуудал хөндлөө. Энэ бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуулт байна. Ер нь 2019 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу энэ тухайн үеийн Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлагаар энэ заалт орж ирсэн санаж байна. За энэ Монгол улсын эдийн засгийн аюулгүй байдал бол өнөөдөр нэг улсын хамаарал жишээн дээр хэлэхэд бид түрүүнд татж хэлсэн. Манай экспорт уулуурхаас 95% хамааралтай, гадаад худалдаа 70% хамааралтай, өр 158, дотоодын нэвтрүүлгийн 158% харант дэлгэцийн хэмжээнд эрчим хүчний импорт 20% хамааралтай, түлш шатхуун 100% хамааралтай, эдийн засгийн хамаарал аюулгүй байдлын индексээр дэлхий дээр одоо хамгийн өндөр улсуудад харьяалагдж байгаа. Ийм учраас манай лусан жамч гэсэн дээр хэлжсэн хэмжиж чадвал хянаж чадна, хянаж чадвал одоо сайжруулж чадна. Ийм учраас үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын хүрээнд тухайн үед эдийн засгийн аюулгүй байдлын нэг улсын хөрөнгө оруулалт 60%-аас дээш байж болохгүй энэ гэсэн ийм тоон үзүүлэлт хэмжүүрүүд байдаг. Энийг аюулгүй байдлын үзэл баримтлал дээрээс тодорхойлох шаардлагатай, хэмжих шалгуур үзүүлэлт дээрээс гэсэн үндэсний аудитын газар сайжруулах шаардлагатай. Энэ бол улсын хурал хянах, хэмжих үзүүлэлт нь болох ёстой. Энэ талаар одоо бас холбогдох байгууллагуудтай тухайлбал улсын их хурлтай засгийн газар хамтран ажиллахад бэлэн энэ үзүүлэлтүүдийг бид төсвийн өргөн барихтаа тодорхой хэмжээгээр харуулж үзэж тусгасан байгаа. За Эрдэнэ гишүүнд 1 минут нэмжигэй. Одоо байгаа яг хуулийн гарц нь болохоор үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээрээс энэ одоо хэмжих нэгж буюу шалгуур үзүүлэлтийг тодорхойлох байгаад байгаа юм. Гэхдээ бас нэг хуулиур болох юм бол их хурлаас энэ дээр бас тийм нэгж гаргаж болно. Нодлонгийн 11 сард их хурл бол нөгөө хүн төвтэй байх гэж 5 шалгуур гаргацсан. Тэрний үзүүлэлтэн дотор ч гэсэн энийг бас оруулж болно. Гэхдээ арай жоохон хүчинцэн асуудал болчих гээд байгаа. Тэгэхээр бид даасан яг ийм шалгуур үзүүлэлтийг гаргах зайлшгүй шаардлагатай. Тэгэхээр яг энд нэг асуулт асуусан болоод хариулсан болохоос илүүтэйгээр яг одоо энэ дээр шийдэл хэрэгтэй байна. Тэгэхгүй бол төсөвчийн өөрөө ирэмбгүй. Тэгэд нэг ерөнхий сайд ч юм уу нэг сангийн сайд орж ирээл яг тэр асуудалтай ингээл яг өөрчлөлтийн зүйл байхгүй байгаа. Тэр энэ ирэмбийг яралтай тогтоогооч гэсэн хүсэлтийг л тавьж байна. Болж игэл энэ төсөв одоо 2 дугаар хилцүүлэг, 3 дугаар хилцүүлэг гэд сүүлийн хилцүүлэгээс орохоос өмнө энэ шалгуураа их хурл тодорхой болгоод явхад та бас манлайлаач. Ингэж чадах юм бол бид нар олон хэрүүлийг таслана, олон шунлыг таслана, шудраг бусны олон кейсүүдийг байхгүй болгоно. Ингээд зөв замаар. За ерөнхий сайдад 1 минут өгье. Хариулт. За тэгэхээр энэ шалгуур үзүүлэлтүүд бас огт байхгүй биш юм шүү. Жишээлбэл төсвийн алдагдлал дотоодын нэвтрүүлгийн 3%-аас дээш байж болохгүй, өр 50%-аас дээш болохгүй. Төсвийн доктортой байдлын тухай хуулийн зааж байгаа шалгуур үзүүлэлтүүд бол дандаа эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой. Хөрөнгө оруулалтын зардлын 60%-ийг дид
боловсрол эрүүл мэндийн чиглүүлнэгээд бас тодорхой заасан тийм ээ хүний хөгжилтэй холбоотой. Тийм учраас энэ бодлого бол хэмжүүр үзүүлэлт бол тодорхой хэмжээгээр байгаа харьцангуй сайжруулах ёстой танидтай санал нэг байна. Энийг үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон гишүүд та өөрөө бас санаачлаад энэ дээр ажиллах нь бас аюулгүй байдлын гадаад бодлогын байнгын хороо хүний эрхийн хороо холбогдох хороодоос санаачлаад ажиллах нь нээлттэй гэж бодож байна. За үлцгийг